За эрхэм хүндэт үзэгчд сонсогчдынхоо энэ өдрийн түмэн амар амгаланг айлтхан мэдчилье. Ингээд номын хавцурга нэвтрүүлэг та бүхэнд нэгэн шинэхэн дугаараар хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд нэвтрүүлэгт бас зочин хөтлөгчөөр Уйлдовгийн Бадарчин Отгоо докторант маань хүрэлцэн байна. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр бид бүхэн уул номын агуулгаас хүргэж байгаа. За тэгээд уул номын агуулга ярих зураа мөн одоо өөрт байх танин мэдхүү мэдээлэл болон бусад зүйлүүдээр одоо би дэмжин оролцож ингээд хамтдаа энэ уул номын агуулгыг хүргэж байгаа. За тэгэхээр өнөөдөр бол бас нэгэн өвөрмөц тогтц бүхий томоохон дурсгалын тухай ярих бах гэж ингэж бодож байна. Уул усны тухай яригдах байгаа хаа. Тийм өнөөдөр мөнх хайрхуу бол байгалийн зохис бүрт газрын талаар бол ярина. За мөнх хайрхны нуруу 5 хумсад нь мөнх хайрхны нуруу нь Монгол Алтай нурууны хэсэгт баруун хойноос зүүн урагшаа 80 км орчим урт үржлэх ба ноён оргил нь баруун хойд хэсэгтээ далайн түвшнээс дээш 4360 м-т өмнөхөн өндөрт хөрөгдсөн 5 хумсад оргил юм. Эртний мөслөгийн уулмөр хүчтэй илэрсэн байх ба 2-3 удаа мөслөгт автаж байсан. Ууснаас шох, ний шох оройтой хим тэгшгүй эрс нин эрс хажуутай хотгор гүдэрийг өөрчлөгч гадаад болон дотоод хүчний нөлөөлөл болмоос уулын чулуулаг нуран өсөх үзэгдэл байнга ажиглагддаг байна. Мөнх хайрхан уул нь түүний орчмын газар нутг нь бол одоо Баян Үйлгийн аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнх хайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 км-ийн өргөнтэйгээр баруун хойноос зүүн урагш 200 гаруй км-д үргэлжлэн оршдог байна. Мөнх хайрхан уулын ноён оргил нь мөнх цас мөсөн гол бүхий Монголын 2 дахь өндөр оргил болно. Мөнх цас мөсөн гол нь 200-аад ам километр талбайг эзлэн оршдог бөгөөд Монгол Алтай нурууны мөсөн голуудын дундаж зузаан 56 м байдаг бол мөнх хайрхан уулын мөсний зузаан 130 гаруй метр хөрч тус мөсөн голуудын хөрч тус орны гол мөрний нийлбэр уртсаас бараг 2 дахин газар доорх хөдөлгөөнт усын нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалж байгаа судлаачд бол тогтоосон байна. Булган цэнхэр үйнч бодонч зэрэг томоохон голууд мөнх хайрхан нуруунаас их аван бол урсдаг байна. Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлал модуль нөхцөл бүрэлдэхүүн тогтсон мөнх цэвдэг мөсөн голууд бүхий өндөр уулын өрмөц газар зүйн тогтцыг хамгаалах байгалийн цэнгийг усны асар их нөөцийг хадгалах мөнх цас мөсөн голоор тэжээгддэг. Алтай нурууны ар өвөр хажуугаас их авч урсдаг их бага олон голууд ихийг хамгаалах хөрсний чигийн гормыг доктортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд улсын их хурлын 26 дахь тогтоол улсын тусгай хамгаалтанд бол авсан байна. Хамгаалтын захиргааны Ховд аймгийн Мөнх хайрхан сумын төвд оршдог. Мөнх хайрхан уулын газар нутагт аргал, угалз, янгэр, бууг, ирвэс, алтай хойлог, ятуу, чон, мануул, үн суусар, голын хайлуу, минж зэрэг ан амтан нутаглахаас гадна 2 нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог бөгөөд 4 том тархац нутгийн нэг юм. Монгол улсын улаан номонд орсон тойрмын хонин гөрүүл ганцхан мөнх хайрхан ууланд дид мочтон л байдаг. Мөн ховор тооцогддог ногоон бах, өхөрдөө, жунгарын загас зэрэг булган голд бас бий. Энэ нутагт Сибирь, Төв Азийн цөлийн ургамал оршихоос гадна баруун талаас Казахстан, Тураны зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн нөлөөлөл бол одоо нэвтрэн орж ирсэн байна. Ховд аймгийн Булган сумын нутагт Залаа уул, Магнаа уул, Баян даваа орчмын их онгог зэрэг газруудад дэлхийд ховорцсон зөвхөн Аз төв Монголд байдаг нэн ховор ургамал байх залаархаг хавраг буюу чир ургадаг байна. Ван Сэмбрүү, Таванслан, Хонин арц, Алтан зул, Жамин мядаг, Алтан гагнуур, Эмдүүчин зэрэг эмийн ургамал ургахаас гадна мөн шинсэн зурвастай бөгөөд нийт талбайд 198 га хүрнэ. Голуудын татам дагуу шинс, улаан гус, улиас, бургас, загн, ой, хархан, чацраган, сөөгөн, шугуу, хайлаас балган ургасан байдаг бөгөөд мөнх хайрхан уулын орчимд алтай урийн хажууд бол оршин суудаг байна. Мөнх хайрхан уулын орчимд түүх, соёл, угсаатны байгалийн аялал жуулчлал, эдэм шинжилгээний судалгааны ажил болон уулын спортын аялал, усын спортын аялал, ердийн өсгөн болон явган аялал, спорт хангаагийн аялал зохион байгуулахад бол нэн тохиромжтой гэж үзэж байгаа. За одоо яалтчгүй Ховд аймгийн мөнх хайрхан сум бол одоо урийн хажуудын одоо үлгий
нутаг гэдгийг одоо мөнхөрхөн суманд очиж исэн болон бусад одоо байдлаар очиж за тэр оргил дээр гарч исэн хүмүүс бол энийг билээхэн гэрчилж өгнө л дөө. За дээрэс нь одоо тэр нэг их чухал нэг зүйл сая дурддагдаад өнгөрлөө шүү дээ. Гөрвөл гэсэн үү те? Их ховор гөрвөл одоо тэнд байдаг гэдэг. Энэ бол бас их онцгой зүйл анзаарч чинь л да. Тэрийг бол би одоо сайн мэдэхгүй юм байна. Тэгэхээр тэр гөрвлийн гэдэг ч юм уу за тэгээ бусад одоо ан нуурын онцгой гэдэг ч юм уу ховорцсан амьтад бол их хэхэн байх нь шүү дээ. За мөн түүнчлэн бас ярьдгаар бит хоёрын бас өмнө нь дурдаж ярьж ирснээр одоо энэ хадны сүг зураг гэдэг бол энд өстэй таймгүй байдаг. Дээрээс нь яг мөнхөрхөн сумынхаа яг хажуу талаар бол одоо синхрин гол гэж агуу сайхан гол одоо урсаж мөнхөрхөн суманд амьдарч байгаа зон олон урян хаажуудын одоо сэтгэлийн амьдралын одоо гол их булг болсон ийм сайхан гол байна. За дээрэс нь одоо Ховд аймгаасаа гараад мөнхөрхөн сум руу очиход одоо тэр яг хавцал туулж очдөг. Гэхдээ тэр хавцлын уртыг мөд гарахгүй шүү дээ. Тэгэл тэр одоо үнэхээр л одоо нэг үлгэрийн гэмээр л одоо тийм орон зай орчил хөдөлгөөн бол одоо тэр мөнхөрхөн суманд байд юм байна да гэж ингэж анзаарч ирсэн. За хүнээ нутаглуулахтай хүртэл уулын таган дээр одоо гаргаж ингэж нутаглуулдаг. Өнөөдөр хүртэл энэ уламжлал бас үргэлжлэн ингэж явж байгаа. За дээрэс нь бол одоо үнэхээр нэг өв соёл гэдэг юм. Өв соёлын одоо түүхэн дурсгал за тэр өвөө одоо үлдээх одоо тэр битгий хэл нутгийн одоо аялга гэж нэг зүйл байгаа шүү дээ. Уран хаажуудын одоо тэр бие одоо цус одоо бүх яс одоо бүх юмд нь шингэсэн аялга энэ төр бол үнэхээр одоо өнөөдрийн хүртэл алдаагүй их өндөр чадамжтай хадгалагдаж одоо үлдсэн одоо нутаг бол ялцгүй мөнхөрхөн дуут нутгийн юм байгаа. За дээр бит хоёр бас ярьж ирсэн нэг туйлын тухай ярьж ирсэн. За энэ нутаг дээр одоо энэ бол одоо үнэхээр одоо агуу гайхамшигтай одоо хэрэгжиж явдаг. Алдарт их туйлч авир мэдгүй байгаас их зүйлээд өнөөдөр бас үе залгамжлаа явж байгаа. Одоо балдан дахи аав авир мэд гэж одоо агуу туйлч байлаа. За өнөөдөр бол хамгийн одоо их сонгодог утгаараа энэ туйлыг авч явж байгаа хүн балдан дорж гэдэг хүн байдаг. За энэ одоо хүний амьдралын түүх, удам өгшлийн түүхээс мөнхөрхөн уултаа энэ уул усны их шиг яруу одоо тэр хөдөлгөөн салхи сэвшээтэй их холбогддог. За мөнхөрхөн нутгаас бас нэг онцлог зүйл бол одоо сөрөнгийн бүрнэ гэж их сайхан яруу найрагч ийм хүн байдаг. Одоо тэр гаднах типаж одоо тэр харагдах байдлаасаа л ер нь одоо тэр хүн бол одоо үнэхээр нэг тийм хөдөө стол нэг нутаг усны хаан нэрийн худас уссан тийм өөрөмө цэцгэлэх одоо ийм ухаалаг ийм сайхан хүн бас ингэж харагдчихэдэг. Тэгэхээр хүний уул ус гэдэг бол хүний нэг ийм бие организм ийм бас ийм одоо давтагдшгүй тэр гоо сайханд их нөлөөтэй байдаг юм байна л гэж ингэж бас бодогддог. Тэгээ тэр синхрин голын урсгал бол намартаа бол илүү их одоо их сайхан гэж одоо сөрөнгийн бүрнээгөө магтан битсэн байдгийг нь бас хідэнтэй бас уншиж ирсэн санагчээ. Тэгээ ер нь уул ус бол хүний зан аршинтай ч гэсэн холбоотой байдаг тийм. Холбоотой байдаг яг үнэ тэгдэг. Ер нь одоо тэгээд их олон алдартай суутнуудын бас үлгийн нутаг гэж болно мөнхөрхөн нутгийг тийм ээ. Тэгээд ингээл ботхоор хүний нутаг ус тэр сайхан байгалийн үзэмж төгөлдөр гэдэг бол хүнд бол одоо биоэнерги гэж одоо ярих бах л да. Хүний мэдхүйн одоо тэр хөгжлийн одоо явцад бол асар их чухал нөлөөтэй. Тэ? Ийм одоо сайхан уул усны эзэд бас мөнхөрхөнчүүд урян хаачууд ингэж оршин суудаг ийм газар нутаг байна гэж. Ер нь манай Ховд нутаг бол сайхан нутаг. Одоо ингэ тэр цай. Ер нь монголчууд л ер нь их цайныхаа дээжийг тэнгэр хангаад өгөрөдөг. Энэ нь бол одоо цаагуур бол одоо маш их тийм заслын шин чанартай зүйл юм байна л да. Тэр сансар огторгоогоос ирж байгаа энерги уулан дээр хоригдлогддог байхгүй. Уул эргэд. Тэгээд тэр хоригдлогдсон энерги нь бид цайныхаа дээж өргөдөг. Тэгээд тэр цай гэдэг ч одоо ямар очиртай гэхээр одоо цай барих ёс гэж байна. Одоо манайх бол энэ ёс алдагдаад байгаа.
ханасмар те. Одоо бид нар чинь зураг тариад байгаагаар харддаг шүү дээ. Японы цай барих. Тэд нар уламжлалыг бид хардаг гэл тий. Тэгэхэд Монгол цай барих уламжлал гэдэг чинь өөрөө гайхалтай соёл. Тэр хүний сэтгэлийг цайгаар илэрхийлдэг байхгүй. Сайхан цай чансан эмэгтэй хүний, гэрээ эзэгтэй хүний сэтгэл нь хүртэл сайхан байдаг гэж ярьдаг тийм ээ. Тэр ч угаас үнний ортой. Тэгээ тэр утгаараа монголчууд цайныхаа дээжийг тэнгэр хангаадаг өргөдөг. Энэ ч юм бол цаагаараа бас нэг заслын зүйл юм л. Сэтгэл сайтай хүний цай их сайхан байдал гэж бас ярих тохиолдол байдаг шүү те. Тэгэхээр энэ та бас их сайхан сэдв хөндлөө. Ер нь яг энэ цайгаараа болоод мөнх хайрхан нэг одоо тийм цайтай газар байхгүй шүү дээ. Одоо манай бэргэн ихч болоод мөнх хайрхны хүн л дээ. Бидний мөнх хайрхны талаар ер нь багсаа мэднэ. Ингээд жигтэйхэн цайтай шүү дээ. Одоо тэгээ нэг амралтын өдөрт одоо тэгээ байнга бол очиж одоо чадахгүй юм. Тэгтэл нэг үе очихд тэр цайг бол одоо нэг халуун сав цайг ч одоо уучаа гарчиж байгаа шүү дээ. Энэ бүхэл бүтэн 2 литр цайг ганцаараа уучаа гарчиж байна. Тэгээ тэр амт шимтгий бол ярих юм байхгүй л дээ. Тэр технологи бол их тусдаа технологиор бас хийгээд ах шиг байгаа юм. Гэх мэт одоо ийм нууц тийм өвдөстэй юмнууд бол байна бүр одоо тэрийг уусан тохиолдолд одоо ямар ч хоол идснээс илүү хөлс гарч чинь тийм ээ. Би альчаал одоо тайлагдаад байх шиг хөлс гараал те. Шал өрөөд штэ. Тэгдэг. Тэр утгаараа энэ ховд нутгийн цай бол их сайхан амттай байдаг. Надад их таалагдтыг. Яг газар нутгийн цайны амт өөр. Нутгийн цай гэдэг нэг тийм төсөл хэрэгжижсэн шүү дээ. Апо дээрээс бас ингээд олон нутгийн уран бүтээч дууштыг оролцуулаад тэгээд одоо нутгийн цайг одоо ямар хийц хэлбэр аймаг болгон нутаг ус болгон их өөр хэлбэрээр л бас хийх хандлага байдгийм байлээ л дээ. Тий. Одоо ялангуяа би одоо тэр Казахстан олны цай бол бас их чигтэй шүү дээ. Тий. Гоё. Нэг аахтай шаргал. Тэгээд бид нар их тустай цай хэргэлцгэн л дээ. Одоо бидний нэг баахуу цай гэдэг тэрэн дээрс л одоо хэрглэж яаж байгаа шиг байна. За ялангуяа одоо яг ориг натурал байдлаараа бол одоо урянхаа төмний цай бол сони гайхалтай шүү. Тэг хүний ёстой нэг хүний алжаал тэр одоо хуу юу гэдэм одоо тэгээд байхгүй болтол нь л одоо яа шүү дээ. Хоол унд нь хүртэл амт нь хүртэл өөр өгдөгтэй махных нь амт нь одоо ингээд Баян Улгийн аймагт ч Каз итгэхэд манай Баян Улгийн аймгийн Казах төм маань их сайхан цайтай сайхан хоолтой тий. Ер нь их гоё амт. Ер нь манай ингээд 21 аймаг маань ингээд тэр чигтэл онцлог шин чартай. Тийм сэтгэл санаанч өөр. Ер нь өөр итгэл та. Тэгээд нэг энэ манай 21 аймгийн одоо ингээ газар нутгуудад амьдарч байгаа хүмүүсийн зан олны маань сэтгэл болоод их сайхан шүү дээ. Одоо хинний хүү хаанаас ч хаах хүрч болдог тийм ээ. Тэгэл одоо Алтай нутгийн хөө говьд очиж за говийн одоо ихэнх Алтайд очиж бэр болох юм тохиолдолж байдаг те хүний амьдрал хов тавилан бол хязгааргүй шүү дээ. Тэгэхээр энэ Монгол улс маань энэ газар нутагт маань жилийн 4 улирлыг харахаас наагаар дэлхийд дээр байгаа бүх цаг бүсчлийг харчиж байгаа байхгүй. Яг үнэ. Одоо ингээ 3 бүстэй оршиж штэ цаг. За одоо ингээл 107 сард их халуун өдөр бид мөнх хайрхан ч юм Алтай там богдор очингод өвлийг мэдэрдэг. Яг үнэ. Уулын хоёроо дээр цас ороод цасаа шуурчдаг те гайхалтай. За тэгэл 7 сард уршаа говьрогоо юмгод айгм халуун. За тэгээд одоо хөвсгөлд очих юм бол тэр далай те тэр бид нар бол одоо далай гэж нэрлэдэг те хөвсгөл далай маань гайхалтай ус нуур байна, хяргас нуур байна их гайхалтай. Тэр ч үзэгсэлэн тэгвэл одоо тэгээд би бол яг тэр Монгол Алтай нурууны яг бас л өөрөд одоо тайрнсан хүүхэд гээл ингээл ботход зунд бол тэгээ уулынхаа орой дээр гарчаад тэгээд нэг халуун бүс рүү орох гэхээр үнэхээр одоо сонирхол хүрдэггүй шүү дээ. Тэндээ хорогдоод. Тэр чинь одоо хүмүүнтэй дээлтэй Монгол готалтай маягаар хул явж байгаа шүү дээ. Тэр чинь даарн шүү дээ. Тэгээ өвөлдөө хачин дулаахан тэр уулынхаа орой дээр. Одоо баг хавар болж идэг байхгүй юу? Ерөөсөө одоо өвлийн тэсгэм өвлийн хүүтнэр уулын орой дээрээ тийм дулаахан байдаг. Бүр үнэхээр гайхалтай. Тэгээд одоо мэдээд тэр уулын бүсэд гарцсан байгаа айлууд чинь
зарим нэг булаг шандууд одоо янз бүрийн байгалийн одоо дэлхийн дулаалтай холбоотой ч юм уу бас анжин л да. Урсгалууд нь тэгэл ихэвчлэн одоо цас хайлуулж одоо цай хоолндоо хэрглэж जैन те тэр байгалийн одоо энэ Улаанбаатар хотод орж байгаа цастаа төвд орж байгаа цастаа тэр цасыг харьцуулах юм байхгүй шүү дээ. Тэр цасны ширхгүүд нь хүртэл тийм үнэхээр тийм зэрлэг мэдрэмж төрүүлдэг байхгүй ингээд нэг хөр гэж ярьдаг шүү дээ манайхан те. Тэр үнэхээр нэг тийм мөстцэн тэр агуул да. Ер нь одоо ингээд миний уул номд гарч байгаа ан амьтд маань ер нь жилийнх тусам цөөрөөд байгаа. Энэ ургамал олон наст ургамал нэг наст ургамал энэ мод одоо хонин гөрүүл те. Гөрүүлүүд одоо ирвэхээ байна. Зөгийн байна. Одоо манайд ч одоо ховордож байгаа амьтд асрах одоо тэрийг одоо манай төр засаг анхааралтай авч байна. Амьтдаа өсгмөр байгаа те тоо толгойг нь. Тэгэхгүй бол одоо манай номч одоо бид нар одоо үр хөвгт ач хуучтай ном л харгалах нь шүү дээ. Зураг. Одоо баг нэг тиймэрхүү талбараа ер нь орох гэдэг шүү. Одоо жамин мядаг гээл одоо цэцэг байна. Алтан зуул байна. Алтан гагнуур байна. Юмдүүж байна. Одоо хоорцц байхгүй болсон. Тэгээд энэ ургамлуудыг тэр таныхаа өвдөсийг одоо энгийн Монгол одоо малчин хүн л одоо энийг таньж мэдэрч явах жишээ нэ. Одоо жишээлбэл одоо тэр алтан гагнуур гэдэг ургамал бол ялангуяа одоо хүний биеийн бэртэл гэмтэлт ялангуяа ясны хугарал гэдэг ч юм уу ийм юмд асар их сайн шүү дээ. Одоо гагнчдаг гэж. Тэгээ одоо тийм тэр ургамлыг уухаар нэрээч одоо их хурдан одоо идгэрдэг ийм тохиолдол бас биш шүү дээ. Тэгээ энэ ургамал бүрийг одоо авахтаа үйлддэг тодорхой ёс заншил гэж бас бий Монгол хүнд. Ван Сэмбрүү гэдэг тэр ургамал тэр их юундуу болвол одоо тэгж хүн болгон бас аваад идэггүй шүү дээ. Тэнгэр хангаад одоо үзүүлэхгүй гэж заавал дээгүүр нь одоо манай нутагтлав тэгж юм нөмөрчээж одоо ингэж тэр юунаас нь салгаж авдаг гэдэг ч юм уу иймэрхүү тохиолдлууд байдаг. Тэгээд тэрийг хүн болгоо аваад байхгүй. Тодорхой юм эмийн одоо ургамлын мэдлэгтэй тан одоо барьдаг тийм ээ. Ийм тусгай хүмүүс авдаг. Дараа нь бол одоо ямар нэгэн хэрэгцээ шаардлага гарлаа гэхэд одоо тэр имийг залдаг. Манайхан зална гэж ярина шүү дээ тийм ээ. Им залж тан одоо ингэж залдаг. Тэгээд ийм одоо ховор ургамлууд хүртэл одоо байдаг газараа байхгүй болсон байх тохиолдол ч гэсэн одоо ингээл нийтлэг байж ил та. Тэгэхээр энэ хүн болгоо очиж хамаагүй авдаг. Тэгээ дээрэс нь тэр ургамлын одоо ингээд гарах ёстой үедээ гардаг тэр юунд хүртэл ингээл нөлөөлж байгаа байхгүй. Одоо бид нэр хамгийн амьдралд хамгийн ойрхон модыг яриад байгаа тий. Модыг хамаагүй тайрч хөрөөж чинь гээд. За яг энтэйг ижилхэн ховор ургамлуудаа ч гэсэн бид нар бол ямар нэгэн ёс суртахуунгүйгээр гар хүрээд эхэлсэн. Одоо энэ мөн хайрханд бол одоо энэ заган ой байдаг гэж тий. Одоо энэ заг гэдэг ч одоо их ховрдод байгаа. Одоо баг говьдөө хүртэл ховор. Тий, одоо энэ заг байна, харган байна, сөөгөн шугуу, хайлаас балган гэдэг одоо энэ ургамлууд байна. Намайг л энэ жоохон байхад энэ ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэж байсан шүү дээ. Тий. Одоо тэр маань байхгүй бол одоо энэ Япон эмнэлэг барьсан шиг юм тий. Япон эмнэлгийн урд одоо нэг талбай байна л да. Тэн дээр л байсан болов уу гэж одоо би зүгээр бодож харж байгаа. Тэр чих том газар байсан. Одоо ингээд манай тэгээд цэцэрлэгт хүрээлэнгүүд ингээд жоохон устгаад байгаа нь харсмаар тий. Уул нь ингээд тэнцэнэгоо ингээд байлгаад тэгээд тэнцэнэгоо энэ эмийн ургамлууд байгаа лаборатори аргаар ургуулад гаргаж тий тэрийг байгальтаа ургуулдаг тий. Тэгээ Монгол Японы эмнэлгийн яг тэр юунд тэр чинь замбраагүй том цэцэрлэг төрлийн байсан юм билээ. Асар том. Одоо тэгээд дааж тий талбайг эзэлдэг тий. Тэр манд одоо байхгүй болцсон. Жоо хамсаал л одоо дам даржаа төрөл байсан шүү дээ. Дам даржаа гэдэг эцээс хашаа нэг хиймэл нууртай газар байдаг байсан. Тэгээд одоо байх. Тэгэхээр манайхан тэгээд саналтай уулын цэцэрлэг төрөлн байж ивэл тэгээд тэнцэнэ гоё эмийн хормол ховор ургамал энэ Монголд байгаа нэг ховорын ургамлуудыг тэнд ургуулдаг. Тэгээд тэрийг байгальд тавьддаг байл. Тэгээд тэнцэнээс эрдэм шилгийг ажил хийдэг тий. Эрдэмтэн бүтээч маань судлаач нар тэнд магадгүй цэцэг ногоо тарих туртай хүмүүс бол тэнцэнээс өрсөлгийг нь аваад сургалт аваад гоё гашаандаа ч юм уу тухайн орчиндөө тариад явал их сонирхолтой гоё санагдаад байдаг. Тий одоо жишээлбэл Монгол нутгийг одоо ингээл бодохоор Монгол нутаг бол гаднаас бараг ямар нэгэн одоо хүнд одоо мэдгүй химийн одоо зайлшгүй юм л одоо шаардлагатай
юу гэхээс биш. Ер нь бол одоо нэг ахуйн хүрээнд одоо нэг итгээчих боломжтой нэг ийм төр зүрийн өвчин зовёрыг бол байгаль өөрөө ангачдаг байсан байгаа шүү дээ. Тийм байдаг одоо ингээд бүх юм нь байна шүү дээ. Тэр ими ургамлууд нь бүгд байна. Тэрнгүүр ч ирээсэл одоо ингээд хоолой өвтгтөл тэр чихэр өвсийг бид нэр их хэргэлдэг байлаа. Намайг баг байхад манай нутгийнхан. За тэгэл одоо ингээд өчнөө л олон юмнууд байгаа байхгүй. Тэр одоо цэцэг навчнаас ихсвэл тэгэл ерөөсөө тийм им хэргэлдэггүй байсан тухайн үеийн хүмүүс. Тэгээ яг тэр нөгөө нэг ховор ургамлаа мэддэг тэр хүнээс нь асуугаад юу сайн яавал зүгээр тэр байтугай бүр шарлсан хүнд хүртэл одоо тэ шар өвчин байдаг шүү дээ. Тэр хүнд хүртэл одоо ургамал өгөөл ингээд одоо цоо ирүүл дахиж одоо тэр үеийн тэгж идэгсэн хүмүүс одоо бол химийн имтараа хийгээл цаанаг ингээд дутуу агс идгээд ах шиг тийм мэдрэмж төрдөг байхгүй. Зөвхөн энэ бол зүгээр юм альва зүйлийг үгүйсгэж байгаа хэлбэр биш зүгээр яг хөө байсан асуудал шүү. Тэгээд тэр хүмүүс тэгэл эргээл үзүүлэхээр дахиж тийм үлдсэн барьсан юм ерөөсөө байдгүй. Гэхдээ ийм одоо сонин байгаль нь өөрөө ангааж идгээд тэрнийхээ өвдсийг нь одоо таньж мэддэг ийм л арт түмэн байлээ шүү дээ. Ер нь би ч одоо өөрөө шинжилгээ ухааны салбарт ажиллаж байгаа хүний хувьд бас амьдралаа холбосон хүний хувьд одоо эмчнэр хүртэл одоо ярьж дэлхийн анагаах ухааны чиг хандлагч гэсэн одоо эмчилгээг одоо янз янзын одоо эм тариагаар хэрэглэхээс илүү дархлаагийн сэргээ. Тий. Хүнийг одоо дархлаагийн сэргийжж тэр өвчин гэдгийг аль болох антибиотикоос татгалзагддаг тэр зүйлийг одоо анагаах ухааны чиглэл хандаад байгаа байхгүй. Тэр нь одоо яаж хандж байгаа нөхөр одоо уул уснаа очдог тий. Энэ байгаль ихийнхаа энэ сайхан энергийг авдаг, тэндээ гоё дархлаагаа сэргээдэг, тэндээсээ өвчин зовоо илаашруулдаг. Одоо манайд ч одоо гайхалтай аршаан соёл аршаанууд их биш шүү дээ. Халуун хөдөн аршаан тий. Хөдөнж аршаан байна, халуунж аршаан байна. За байгаль өөрөө хүнийг идгээдэг. Тэр зүйлийг л одоо анагаах ухаанууд яриад ер нь анагаах ухааны эмчнэр сүүлийн үеийн мундаг энэ доктор профессор эмчнэр чинь ч гэсэн тэг зөвлөж хүний дархлааг сэргээ. Айл болох дархлаагаа битүү унгаа. Антибиотик хэрэглэхээсээ илүү хүн дархлаа сайттай бол ямар ч өвчин даваалгах. Тэг үнэ. Одоо та бодлоо. Бид нарыг одоо хонь хураг хариулдаг, мал дэвдэг байхад бид нар чинь барыг хагас зэрлэг байдлын нэг тийм амьдралаар явж илэн шүү дээ. Мал хуяана өдөрт ам цангана. За гэрээсээ нэг жоохон цай аваад гар нэг богцсондоо. Тэгээ тэр дуусчин бол шууд очиод булгнаас өөр шүү дээ. Тэгэл ингээд нөгөө ийм бас нэг ийм одоо бид нар ч их цензуртэй болчихлоо шүү дээ. Заавал ийм лазаас усуун гэдэг ч юм уу те. Энийг иймэрхүү. Тэгэхээр ийм байгаль руугаа илүү их ойртоод ирэх тусам тэр чинээгээр л хүний дархлаа дэмжигдэж сэргжээд юм шиг байгаа юм те. Адлал хараа муудахгүй хүний бие махбод сэргэн. За одоо чинь дээр үе хүмүүс ч одоо хөвчсөн та мэдэн дээр говийн улсууд энэ гүзээнд ус хийгээд газар болчихдог. Тэгэхээр газрын тэр төвшнгөөс энерги аваад тэр гүзээнд одоо тэр усанд холимтлагдчихдаг. Хүний биед маш сайн байсан. Одоо тэгэл зис домд зис аяг тий. Тэр үед ч одоо ер нь дэлхийн бусад улсаар ярьдаг ч одоо зис гэдэг юм ч одоо хүний биед хамгийн сайн байна гэдгийг л одоо энэ цаг үед нээж жагаад монголчууд хэдэн мянган жилийн өмнө үе уламжлаад нүүдэлж артан тэр хэрэглээл ирсэн байна. Одоо би яг 20 настайгаас эхлээд одоо 90 хүрч байгаа эрдэнэтэд байгаа нэг буураа байна л да. Тэгээ хүн бол тийм жигтэйхэн одоо хөдөлгөөн түргэн мэргэн хөнгөн шингэн тийм өвөө байгаа байхгүй юу? Таны одоо энэ амьдралын нууц юу байна? Одоо нууцсаад ах юу ах вэ? Надад одоо би одоо 20 наснаас эхэлж одоо зисээ хаяганд өглөө бол одоо ус хийж хонуулдаг гинэ. Тэгээ өглөө өлийн илгэн дээрээ түүнийг уучдаг. За ингээд дараагийн одоо ийм ер нь тийм байгаль их дэлхийн одоо нөгөө янз бүрийн ургамал юунуудаа таньдаг учраас тэр нь одоо надад их одоо дархлаа болдгоо гэж ингэж ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ яг оргүй бас хоосон юм бол энэ бас биш шүү тийм. Одоо энэ дэлгүүрт зарж байгаа канген ус байна. Одоо юу байна? Мөнгөжс ус гээл. Одоо тэр ч одоо бид нар ч уг дээдс маань мөнгө аягаанд ус хонуулаад тий. Хэрэглэдэг байсан гэх чинь. Ер нь манай нүүдэлж ард түмний ахуй соёл гэдэг чи өөрөө тэр зэгчээл тэр зэгтээ шинжлэх ухаан. Яг үнэ шинжлэх ухаан. Миний хэлээд байгаа санаа бол одоо би ч одоо 4 ном бичлээ шүү дээ. Нүүдэлж монголчууд эртний хотууд
уул, нүүдэлчин монголчууд оршуулгын зан бол түүхийн холбогдлолтой. Нүүдэлчин монголчууд гэрийн түүхэнд тавьчаагаад түүхийн холбогдлолтой 4 ном. Энэ 4 ном ингээд судлаад уншаад бичээд явж байгаад ерөөсөө л Монгол улсын нүүдэлчин ард түмний ахуй соёл гэдэг чинь өөрөө шинжлэх ухаан байна гэдгийг л би олж харсан учраас л энэ талаар ном бичсэн байна. Цаашдаа тэгээд энэ хүмүүст гоё дэлгэрүүлвэл тэ. Тэ дэлгэрүүлээ. Одоо битүүрийн бас энэ ярьж байгаа нэг одоо санаач гэсэн нөгөө талд нь бол зарим нэг хүмүүст нь бас ингээ санаа аваасаа тий бодоосаа хараасаа гэдэг ийм байдлаар л одоо бас ийм мэдээллүүдийг хүргэж байгаа шүү дээ. Дотоод байгаа энэ нөөц болцоогоо бид ашиглахгүйгээр гаднаас бид сайн юм оруулж ирээд нэршээд байгаа байхгүй юу? Тэр зөв нэршил байхгүй юу? Тэгээд тэрийг оруулж ирээд хэрэглэнгүүт айл тэр сайн зүйлийг монголчууд ахуй амьдралдаа хэрэглэл явж илсэн байна. Тэр зүйлийг л гаднаас аль илүү өндрүүнээр л худалдаж авах жоо хамсалтай тий. Тий, одоо нэг ийм зах зээлийн зүйл төр чи ийм нэг маркетинг байдаг нь одоо зайшгүй юм л да тий. Тэгээд ингээд нэг ийм соёлын юмнуудаа нэг өв соёлтой холбоотой юмнуудаа бид нар чи юм барууны тэр их дэвшилт юмыг ашиглана гэд хүмүүс чи нэг хэсэг айхтар одоо нэг үл хашиж эхэллээ шүү дээ. Одоо тэгээд эргээд яаж юм их дэлхий өөрөө ийм нүүдэлчин ахуй соёл гэдэг чинь бол одоо Монгол улсад л байна. Энэ натурал амьдрал гэдэг чинь одоо энэ Монголын энэ уудам дэлгэр нутаг усанд л байна гэл ингээл ярьж эхэллээ шүү дээ одоо. Тийм шүү дээ. Одоо манай шинжлэх ухааны академи дээр ч гэсэн одоо яригдчихэж байгаа шүү дээ. Философи гэл. Одоо Монгол улс одоо философи хөгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухааны хамгийн суур мэддэг философи. Тэр философи чинь амин судсан Монголын ахуй соёл баг. Одоо тэр байгалийн шинжлэх ухаан гэл ярьдаг тий. Одоо дэлхийд хамгийн хүчтэй ярьж байгаа сэдв ч одоо байгалийн шинжлэх ухаан. Тэр байгалийн шинжлэх ухаан гэж чинь манай монголчууд чинь өвөг дээдс маань малчин ардууд маань тэр байгалийн шинжлэх ухааны чинь төгс эзэмссэн юм шүү дээ. Өглөө босоод тэнгэрийн хаяа хараад за тэр мал бэлчиж байгаа бэлчээлж байгаа магадгүй тэр хөвтөж байгаа хөвтгийг нь хараад за одоо энэ ган гачиг 100 долохны ч гэх юм уу цаг уурыг бол манай малчид маань хараад тэгээд тэр нутаг орондоо болж байгаа тэр шуу ч юм уу ан амьтдын үйл хөдлөлийг хараад за одоо энэ нутагт одоо ийм болох нь гэдгийг мэддэг урьдчилж хардаг гэсэн. Тэнүүгээрээ байгалийн шинжлэх ухаан одоо манай Монголд бол одоо гайхалтай хөгжсөн байна. Одоо би одоо ингээл шинжлэх ухааны актив тэг хуралж болго ингээл ороод дотор нь ороод ингээл явж байгаа. Өрсөлт гэж ярьж байгаа. Тэгэхээр тэгээд өвөр мөцөлдөг. Тэгэхээр тэр байгалийн шинжлэх ухаан тэгэл одоо тэр физикийн шинжлэх ухаан одоо дэлхийд толгойн оёлж байгаа. Бүх одоо орон астроном бид нар чинь Монголд хөгжсөн шүү дээ. Одоо бид нар чинь долоон бурхан одоо алтан газар хараад зүгчгээ амжаарч байгаа. Тэгээ тэр чи одоо адгийн одоо 6 7 настай хүүхдээ хүртэл одоо аюултай одоо ялангуяа энэ настай хүмүүсийн дэргэд одоо өссөн хүүхэд бол аюултай болчихдээ шүү дээ. Энэ бүр жигтэйхэн мэддэг болчихдээ. Гайхалтай мэдлэгтэй. Одоо тэр одоо орны талаар бол одоо гайхалтай. За одоо тэр одоор баримжаалал явхад л тэр очих газараа очиж байгаа байхгүй. Одоо бид бол сайн мэдэхгүй л дээ. Тэгэхэд бол одоо тэр нутаг улсынхан гайхалтай тэр ямиг хөгжүүлсэн байна. Энэ Монгол ахуй соёл гэдэг чинь өөрөө тэгээд шинжлэх ухаан юм да. Ер нь тэгээд 500 мал байсан ч 1000 мал байсан ч гэсэн малчны хүүхэд бол бүгднгийн нүдэлцсэн байдаг шүү дээ. Тэ. Тэр байтугай тэр 1000 мал дээрээ нэмээд айлуудын малыг танихыг нь яана гэж. Чи одоо хүний ой санамж гэж одоо замбраагүй юм байгаа шүү дээ. Тэ. Гэл ботхоор тэгээ ийм одоо гайхалтай ийм уламжлал ийм ахуй соёл одоо зөвхөн одоо бидний тий бидний одоо ийм юунд байна. Тэгээ одоо ийм зүйлийг багасаа ажиглаад өссөн хүн чинь одоо ингээд амьдрал дээр гараад хэдийгээр одоо малчин бисчихсэн өөр мэрэгжилтэй боллоо гэхэд вэ штэ тийм ээ. Их олон зүйлийг бол их гярхаа байдаг штэ. Гярхаа болж одоо ингээд тариндаг, өсдөг. Гэт ингээд нөгөө амьдралын хэм маяг чинь биднийг жинхэнэ одоо амьдралд одоо бэлдэж ингэж авчирч байгаа нь одоо энэ юм да гэж ингэж бас бодогдох үе бий шүү. За тэгээд дараагийн хайрхан бол одоо мөнгөн захар бол төрийн тусгай хамгаалтанд авсан хайрхан байгаа. Увс аймгийн Давс сумын нутаг Давс сумын төгөөс 50 км-т цагаан саарлонгийн шохон гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй далайн түвшнээс дээш 1600 м өндөрт орших мөнгөн захар уул юм. Монгол улсын дархан цаацтын уулын аманд барилгах
зурагт бууга, янгар, ямаа, олон тооны тамга тэмдэг хүний нүрийг дүрсэлсэн байдаг байна. Уулын зүүн талын аманд хадны дээд хэсэгт их зурдаас нь харсан хүний нүрийг дугуйд багтаад хөмсгнүүд хамар амтай дүрсэлсэн байна. Түүний доор цаашаа хараа зогсож буй шовгор ойроттой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гарсан эдгээр дурсгалыг манай эртний өмнөх 3-аас 1,000-ад хамрагдах үнэт холдуур гэж одоо эрдэмтэд болоод үзэж байгаа. Увс аймгийн Давс сумын нутаг ус нуурын баруун хойд иргэн цагаан сарлонгийн шохон чулуунаас тогтсон хатан уул нь бол одоо сумын төвс 40 км оршиж байгаа мөнгөн цахарт гэнэ. Монгол улсын дархан цаацтын уулын баруун урд талын налууд буй жижиг агуу амны хэсэг талын хаднаа цөөн тооны зургийг хонхоолгонд цоолборлсон дотор сүрлэг том биетэй орооцолцсон мэт олон салаа богны өртөө буугыг зүүн тийш нь харуулж түүний баруун дээр нэг амьтан баруун доор нь хоёр амьтны биеийн хэсгийг дутуу дүрсэлсэн бол орхисон байна. Хадны дээд хэсэгт их зурдаас нь харсан хүний нүрийг дугуйд нь багтаан хөмсгнүүд хамар амтаал дүрсэлсэн. Түүний доор цаашаа зогсож буй шовгор ороотой малгайтай малгай өмсөх хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан дүрс доор нь нилээ зайтай хоёр дахир зураас бол байгаа. Мөн зүүн тийш харсан 3 янгрын дүрсийг дээрээс доош игнэссэн байдалтай үзүүлсэн байна. Энд бас далаад тамга, тэмдэг буйн дотор туйрай тамга, задгаа онг болон хоёр дэгээтэй занг мэт дүрсүүд бол байгаа. Эдгээр дурсгалыг бол одоо манай энэ өмнөх 3-аас 1 онд хамрагдаж үзэж байгаа. Ер нь ингээд энэ уулуудыг ингээд судлаад үзэхээр хүн төрлөختний үүсэл хөгжлийн явцыг бол одоо манайхан бол одоо ууландаа дүрсэлж үлдээч гэсэн байна. Тэнүүгээрээ манай Монголд орших энэ уулууд бол ерөөсөө их түүхэн ач холбогдолтой дэлхийн түүхэнд нээлт хийсэн. Одоо нэгсэндээ галерей гэх юм уу та? Тэглэг байх. Тэгж баг нэрлж харж ингэж бишгэрч баг болохоор ийм зүй тогтцоод харагддаг. За ер нь ч тэгээд монголчууд уулыг зүгээр нэг дахиаг байна л да. Яагаад гэвэл уул гэдэг чинь усны ундраг байна. Их амьдралын их болог ус. Тэгээд тэр усыг бүрдүүлж байгаа нь уул. Тэгэхээр монголчууд уулыг дахин шүтнэ гэдэг бол одоо гайхалтай л гэж хэлэхэд ч багтахаар. Учир зүүн болон энэ амьдралын бүр сашгүй холбоотой тийм ээ. Одоо биологийнхаа юуныхаа хувьд бол одоо тэр тогтц хэлбэрийнхаа хувьд нөгөө талаас яг Увс аймгийн одоо Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гараад Увс аймаг гэл их нууруудын отхор гээл тий. Тэгэл Увс аймгийн одоо тэр нутаг турших за тэр уул хайрхтын бараанаас өсвөлэл тэр нууруудын тогтц одоо тэр байгалийн үзэгслэн тэг үнэхээр нөгөө амьд одоо явж байхад одоо үнэхээр одоо диваажн тийм ээ гимэрх тийм одоо сайхан зүйлүүд бол одоо их анзаарагддаг шүү. Одоо ялангуяа тэр увсын одоо хяргас би нэг одоо Ховд аймагт бас нэг нэлээд өндөр уулан дээр гарчаад тэгээ үдээс хойш тэр одоо зам харилцаа сайхан болцсон тий. Увсын хяргас дээр очил заваар явж байхад их олон юм бодогчсэн л. Тэгээ бид нар чинь зүгээр завин дээр явж байгаа шүү дээ. Үдээс хойш нь бол өглөө ихт бол тэр далайн төвшнөөс дээш 4000 гаруй 5000 орчим метрийн өндөртөл одоо өглөө нэг цасан дунд л сэрж байгаа шүү дээ. Дүнхийсэн цасан дунд тий. Тэгэл одоо яг өвөл шиг машин тэргээс сааж аваад тэгэл халааж асааж аваад тэгэл уул руугаа буугаал Ховд аймгаараа дайраал. Тэгэл увсын хялгас дээр очиод үдээс хойш зүгээр мак шорттой мотортой завин дээр суугаад явах бас их сонин тийм мэдрэмжийг хөндөгд юм билэ. Сэтгэл зүйн хувьд дэлхийд байх энэ сайхан байгальтай тий. Одоо хаач байхгүй зүйл шүү дээ. Өвөл очичоод одоо зарим улсад өвөл болдгоо улс ор биш шүү дээ. Тэгж л байгаа л тий. Зарим улсад мөнхөд зунаараа байдаг. Тэгэхэд Монголд л ингээл одоо таа болж сайхан биш тий. Танд одоо цагаан атархал төрж дээ тий. Үнэхээр одоо ингээд нэг тийм 4000 тий гарантай 5000 метрийн ийм өндөрт одоо ингээд хончоол тэгэл ерөөсөө хүсээр гал нуурын ирэг дээр ирээл бүх хөвцөө одоо тайлал тий. Тэгэл одоо мотор завин дээр суугаал ингээл явхад манайхан чи ямар ч гоё болцсон. Би одоо тэр жил гайхсан л та. Тэр их онцгой сэтгэл үлдээсэн байгаа надад. Одоо бодоход тэр нэг ийм далайн ирэг дээр одоо би киноноос л харж ийлээ л дээ. Тэгэл тийм усны ховцтой бүсгүйчүүд залуучууд ингээл явж идэг тий.
Би яг Хяргасын тэр хэцүү хадын тэр ирэг дээр очичоод үнэхээр тийм зураглал харсан. Яг гадаадад байгаа юм шиг. Тий. Тэр битгий хэлбэр бүхэл бүтэн халуун зунаар би чинь тэр дээр нь өвлийг хүлээж авчаад тэгээ яг эд халуун цэг дээр нь буучаад дахиад тэр далайн одоо нуурын ирэг дээр очих тэр мэдрэмж бол үнэхээр одоо үлгэрдэл одоо тэгж гаруул гарахаар тийм зүгээр ийм сонин харьцуулалт байхгүй зүвэрлэл. Тэр одоо би үнэхээр бахархчихсан. Тэр үед би Монгол хүн болж төрснөөрөө Монгол ийм сайхан үзэсгэлэнт уулсанд бас ингэж төрж ингэж одоо бас сайхан хязгааргүй сайхан ийм сэтгэлийн хувьд ч биеийн хувьд ч ийм сайхан аялж байгаадаа бүр үнэхээр одоо давтагдшгүй тийм сайхан мэдрэмж төрж ирсэн л доо тухайн үед. Тэмч чаас энэ өвд эцс маань хэдэн мянган жилийн үед хүн төрлөختний уугуул нутаг, хүн төрлөختний төрд ёсыг, хүн төрлөختний бичиг үсгийн соёлыг, хүн төрлөختний шинжлэх ухааны нээлтүүдийг монголчууд бий хийсэн. Энэ сайхан газар нутагтай байсандаа бид дэлхийн талыг эзсэн. Тэр төрд ёс ямар байх хэвээр тэр хууль цаазыг монголчууд анх хийсэн. Үнэн. Хамгийн шударга байсан арт түмэн монголчууд. Хамгийн шударга байсан, хамгийн дайчин, хамгийн ухаантай, хэлсэндээ хүрдэг тийм гайхалтай арт түмэн байсан. Одоо та зүгээр сэтгэл зүйчнэрийн зөвлөгөөг би ингээл хаяа нэг сонсдог байхгүй юу? Тэгэхээр та нэг одоо далаалам ч гэсэн хилцсэн байдаг шүү дээ сургаал дотроо. Та өдөрт доор хаяж нэг өөртөө нэг 10 минутыг ч юм уу нэг 20 минутыг өөртөө зарцуулжээ зөвхөн өөртөө гэж. Тэр нь бол одоо сэтгэлээ сонсох цаг ч байдаг ч юм уу. Нэг тийм юм одоо сургаалд үлдээсэн байна л да. Тэгэл би боддتي. Одоо та морьтой ганцаараа явлаа гэж бодъё. Доор хаяж одоо 1 цаг ч юм уу 2 цаг морьтойгоо яв. Тэр морин дээр ч одоо зүгээр нэг алхуулаа яваад ахгүй шүү. Уйдгартай шүү дээ тий. Дахиулна. За цагуулна. За тэгэл одоо шогшуулна. Тэгээ зарим үед алхуулна шүү дээ. Алхаж байгаа үед хүний толгой өстө байнга өөртөө ярилцаж явна шүү дээ тэр морин дээр. Одоо тэгэл ингээл ингээл тэр үлгэр шиг тий. Хязгаар гүнд л нэг ганц мөртөн л явж байгаа байхгүй юу? Тэгэл тэр хөв хүнийхээ тэр хөвжлийн хувьд аваад үтсэн ч гэсэн тэр хүн одоо ингээл өөртөө би ч гэсэн тийм хол замыг одоо морьтой бид нар чинь туулж л байсан. Тэгээд бодлоо тэр автынхаа сайхан дугдуу. Тэр ч одоо бөө ирхчүүлэр шүү дээ. Гэхдээ тэн дээр одоо дуулж болно. Зүгээр сайхан юм бодоод ингээд өөртөө ярилцаад сайхан явж болно шүү дээ. Гэхдээ үнэхээр одоо тийм одоо дэлхийн одоо агуу хүмүүс одоо ийм юм хүний сэтгэл зүйн талаас зөвлөд байна те. Энэ бол Монгол малчинд өдөр тутам амьдралд л байдаг юм багхгүй. Ингэснээр нөгөө хүн чинь өөрийгөө танин мэдчихээн. Тэ. Энэний өмнөх дугаарт гэсэн соёл ярьж тэ. Адуу одоо гаршуулж анх адууг одоо номтгож хэрэгэлсэн одоо юу гэх юм те ахуй амьдралдаа хэрэгэлсэн арт юм бол одоо адууны соёл гэдэг чинь одоо Монголоос гаралтай юм гэдэг хоёлоо тэр бүр үнэхээр одоо ингээд ямар ч одоо аргагүй юм байна. Аргахын эцгүүгээр энэ адууны соёл гэдэг чинь Монголоос гаралтай юм байна гэдэг бол манай хаднаас олдож байгаа энэ түүх дурсгалын одоо бичээс хийлдэ те. Дурсгалын энэ зүйлсүүдээс харагдчих. Тэ соёлын маш том өв. Маш гайхалтай. Тэгэхээр энэ адууны соёл гэдэг бол анх монголчууд л анх дэлхийд бий болгосон. Тэгээ магадгүй тэрнээс бусад улс орноо санаа аваад өөр ингэсэн онцлог шин чанараа хадгалаад адууг одоо гаршуулж хэрэгсэн юм болоо даа л гэж би дотор бодож байгаа. Одоо тэгээд манайхандууд нэг юм үг байдаг л да. Мал дагуул ам тостно гэж. Одоо ингэ бодохоор гүмэн том үг шүү те. Үнэг. Тэ яах чаргагүй л одоо хилцсэн байгаа юм да тий. Ер нь манай Монголын зүүр үг гэдэг ч юм бол өөр аман шинжлэх ухаан байна. Яг үнэ. Одоо тэгээд хүний амьдрал тохиолдох саад бэрхшээл, ямар нэг гай барцт магадгүй тэр хүний ноён нуруу алдах тэр бүгдээс урьдчилан сэргийлээд одоо тэр зүг рүү байгаа. Өглөөрт бас тий манай зүүр өгöd тий ш. Ажил хий, хөдөлмөрл аюултай. Гэт ерсэл тэр номлолыг л зац. За зарим зөөр өгöd нь бол одоо хүний ирээдүйд цагийг харцсан ч багш. Аюултай тий. Бүр одоо айхтар. Одоо ингэдэг штэ. За жоохон байхад тэгдэг үлээ штэ.
Өсгийн жаргалыг жаргалд битгий бод. Наач нэг шинжлэх ухаан. Өглөөний нарыг наранд битгий бод. Гайхалтай. Ерөөсөө ингээл хитгэвгээр л амьдралыг ойлгож одоо энэ ч одоо юу гэсэн үг юм бэ те. Эрхийг сурахаар бэрхийг сур сур гэл. Одоо энэ ч одоо бүр ингээд шинжлэх ухаанаас халиад авчихсан номлол одоо аман яаж ийм богинохон те ийм үгэнд те ийм далаа мэдгүн утга одоо нуугдж байна. Тэгээд энэ үгийг чинь тэгээд бөөр насанд хүрэхээр нь хэлэхгүй. Энэ чи бүр жоохон байхаас эхлээд нөгөө Монгол хүүхэд чинь сонсоод өссөн байна тий. Амьдралын философи. Эсвэл тэр одоо энэ нөгөө суур өгөгдөл их сайтай гэх юм уу тий. Тэгээ хүнийг магадгүй алдах гээд байгаа хүнд хитгэн үгээр тэр алдааг нь ойлгуулчихдаг. Өглөж аншихаасаа илүүтэйгээр тий. Шууд нэг хитгэн үг хэлээл тэр үг нь маш их гүнзгий утга илэрхийлсэн. Тэгэхээр монголчууд бид бол ер нь түүхэнд хамгийн ухаантай арт хүн байсан байна. Тэгээ даанч тэр маань одоо энэ цаг үе жоохон алдагдаад байгаа л харсмаар тийм ээ. Тий. Тэгтээ одоо яг вэ? Тэгээд суур өгөгдөл нөхцөл бол байгаа. Бид нар энийгээ бол одоо гээж болохгүй мал гэдэг амин одоо мэдрэмж биднэрт бол ямар ч хүнд байжлах хэвээр та бодлоо. Шинэ хувцас өмсөхөд ерөөддөг арт хүн Монголоос өөр арт хүн байгаа мó. Харин тэгэл бодлоо та тий. Одоо л Монгол дээл ингээл өмсөхөд урд хоолойг нь унаг даа гэж. Тэгээд тэр үг нь хүртэл утга учиртай. Эзэн мөх эдний хэврэг. Та боддоо. Тэгэхээр энэ цаагаараа маш их тийм одоо шинжлэх ухаан философи илэрхийлээд байгаа. Тэгж байгаа юм уу. За тэгээд дараагийн хайрхан бол одоо номгон хайрхан байгаа. Сүлдэт тэнгэрийн тахилгад бол гэж. За Сүлдэн тэнгэрийн Баянгор аймгийн зүүн зүгт орших номгон хайрхан бол одоо далайн түвшинс дэш 2044 м өндөрт өргөгдсөн хэвтэж буй охин барын дүртэй догшин хайрхан юм. Монголчууд эртээрээс догшин сүрлэг хайрхна номхон хэмээн аргадан хүнлж ирсэн хожимдоо авид зүү өөрчлөлтөд орж номгон гэгдэх болсон баг. Сүлдэт тэнгэрийн тахилгад номгон хайрхныг 1994 онд Баян хонгор сумын Сүлдэн охин барын дүрээр бэлэгдэн орсон байдаг. Түүн гол болон номгон хайрхан уул нь бол түүн гол нь хангай нуурны хөл саяны давааны өвөр хайрхан болон уулаас их ам урсаж шаргалжуут зэрэг олон жижиг голуудыг нэгтгэн Эрдэнэ цогт Баян хонгоор өлзийт жинст богд зэрэг сумдын нутгаар нийт 245 км урсан орог нуурт зутгадаг хайрхны нэрийн тухайд эрт өгöd их догшин хайрхан хэмээн үзэж шүтдэг байсны учраас аргадаж зөөлрөлөн номгон хэмээн нэрсэн бол байх. Баянгор нутаг болвол яалтчгүй одоо түүх дурсгалын хас гадна соёлын их том одоо үнэтэй юм газар гэж би хувьдаа боддیں۔ Маш их олон хутаг туйлгаад бас энэ нутгаас төрөн гарсан байдаг. За дээрэс нь одоо ийм тахилгатай болон газар усныхаа хувьд ийм амьд гэмээр тийм их олон шинжүүд байдаг. За одоо түүний нэг нь одоо та сая дурдж байна тий. Шаргалжуутын аршаан гэдэг. Шаргалжуут хоол гэж. Шаргалжуут аршаан бол одоо үнэхээр одоо тийм одоо үнэхээр өвөр мөц. Одоо амьд одоо ус гэж. Тийм ээ. Тэр бид нар одоо их цээрлэж хамгийн дээдлийн хиллэгэл баг тийм аршаан юм аа гэж ингэж үздэг тий. Энэ одоо сайхан аршааныг төршиглэж олон хүн ч бас эрүүл инг саруул сайхан болсон байх. За одоо ч гэсэн одоо ингэ зорж очдөг ийм одоо сайхан олон төмнийгээ эдгэж ангаадаг, илааршуулдаг ийм сайхан аршааны өвдөс бас тэр нутагт бий. За дээрэс нь бол их олон сайхан утгад уйлгаад бас төрөн гарсан. За манай дан Нима өгшийн шүлэг байдаг юм л да. Хонгор нутгийн сураг гэж. Тийм. Хонгор нутаг бороотой гинэ гэдэг. Нутгийн сураг гэ. Тэгээд ер нь ингээл очиод ингээд ажиллаж явахт үнэхээр одоо бас нэг тийм үлгэрийн зөв шиг тийм мэдрэмжүүд их төрдөг. Би одоо Баянгор аймагт нэг бас сонин түүх ярихад одоо засмал замтай болчлоо би ерөөсө Баянгор аймагаас гарч чаддгүй ус ховд руу. Одоо говь алтан зам руу нийлэл гарах ёстой л да. Эсвэл буу цагаан дээр очиж чинь эсвэл баа цагаан дээр очиж чинь. Ерөөсө их хийвгүй зам салдаг. Тэгээ би Баянгор дээр бол нэлээд хэд хонжсэн тохиолдолч бас байдаг. Буруу зам салснаасаа болоод тэгээд ийм сонин одоо ийм газар нутаг байд юм байна да гэж одоо байдраг гол гих мэтэр ингээл үргэлжлээ сайн сайхан юмнуудыг бол ярьж болно Баянгор аймагтай холбоотой.
уулсын тогтоц хүртэл их өвөрөг үтс шүү. Ер нь манай энэ хайрхтууд маань зарим нэг тогшин байгаа зү тий. Тий. Чиний номгон хайрх юм бол одоо Бүр ийрүүлж хэлсэн байх нь шүү дээ тийм үү? тогшин. Ийрүүлж одоо нэрлсэн байх. Ийм тохиолдол ус байх нь. Тэгэхээр л энэ уул ус маань бол одоо энэ амьтай гэдэг нь л одоо энд харагдаад. Тэгээ тэр цэм манай монголчууд энэ хүндрэлтэй өгсөн цагаас эсвэл ууланда тэр тухайн үеийнхаа бүх одоо тэр үеч юм л одоогийнх шиг цаас ном байсангүй. Би биэндээ одоо амнаас амдаа тулд одоо хатанд тэр зургийг сэлж үлдээдэг ерсэл байсан баг. Тэгэхээр л энэ уул гэдэг бол ерсэн хүндрэлтний хөгжлийн ерсэл түүх л байна. Ууландаа л манай Монгол улсын бүх түүх нь хадгалагдаад үлдчихсэн баг. Тэгэхээр бид бол одоо уул улсаа судлах хэрэгтэй. Тэгжиж Монгол улс хин гэдгийг, Монгол улс ямар улсын хүнийх нь мөн чанарыг хүртэл таньж мэдгээд байна. Уулаа судалснараа таньж мэднэ. Одоо монголчуудыг дэлхийн маш олон улс судалдаг генетикийн хувьд. Судлаад. Гэхдээ яг үнд нийцүүц дүгнэлтэнд хүрэхгүй л. Магадгүй миний хэлээд байгаа санаа бол энэ уулаа бид судалцаа. Тэр ууланд байгаа тэр ан амтан, урмал цэцэг ногоо тэнд байгаа одоо түүх дурсгалын зүйлийг судлаад харьцуулаад үзчих юм бол магадгүй энэ дэлхий юунаас үүссэн. Магадгүй хүн юунаас үүснэ гэж тэндээс гаргаад ирж болно шүү дээ. Энэ бүр одоо дэлгэрэнгүй юм байна л гэж тийм. Одоо нэгсэндээ сурахчгал тэр ууланд хадгалагч байна тийм. Үнэн л тийм. Одоо тэгээд энэ уул усаа шүтэж бишрэх гэдэг чинь хүртэл одоо Монгол ямарваа нэгэн одоо Монгол хүнд бол эн чинь бол маш том одоо юу гэдгийг хүндэтгэл гэж ойлгож байна. Байгаль харагдаж байгаа. Энэ чинь нэгсэнтэй нэг заслын маш том зүйл баг. Тийм шүү дээ. Одоо шний нэгний өглөө гэл ингэхэд за миний хувьд л тэгдэг. Би бол өглөө заавал тэгж олон түмэн цугларсан эсвэл тийм эрт нар харах гэж тийм өндөр уул руу зүтгэхгүй л дээ. Бага газраасаа л бага газрынхаа хамгийн өндөрлөг газрын тэр хайрхнаас л өглөөнийхөө нартаа золгочдөг. За ингээд сайхан тэр өндөр уул усан дээрээ гараад өөрийнхөө бас идэ цагааныхаа дээжийг болон сайхан галгууламтынхон бас нэг юм юунаас ингээд бадраачдаг тэнд дэр. За ингээд буугал ороод ирэхэд одоо шиний нэгэн шүү дээ тий. Ингээд одоо яхад одоо он солигч байгаа энэ юугаа ингээд гаргачихад надад нэг сэтгэлд бол нэг сэвгүй сайхан он цагуудыг ингээ уйлраагаа туулчиж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Тэр дээрээс нь бидний тэр минд байна те өгшөө. Тэгэд одоо ингээ шиний нэгэн болоод орж ирэл гүү тэр мэдлж байгаа бол бас сонин шүү дээ. Золгоод мэдлж байгаа. Хөрөөдөг. Манай монголчууд ч бэлэгдлийн артам те дандаа юм бэлэгддэг. Одоо энэ зан үйл нь жоохон алдагтаад байгаа те. Тий. Одоо тийм дандаа юм бэлэгддэг, сайн сайхнаар төсөөлдөг, сайн сайхнаар өрөөдөг. Тэр өрөөл нь тэр хүний ноён нуруу ажил үүсэнд нөлөөлдөг. Одоо гэлэг сайхан минд усны тухай тэр үгийн тухай ярихаасаа илүүтэйгээр л хүмүүс одоо нөгөө тэр минд усаа хилцэхэд зориулагдсан хөөргөний тухай л яриад идэг те. Тэдэн сая төгрөгийн үнэтэй тийм хөөрг барайд. Уг нь бол яг хөөрг бол мэдээж их сайн сайхан тийм үнэт эрдэнийн янз бүрийн юмнууд байлгүй л яг Монгол ус өөрөө 9 эрдэнийн одоо баялагтай орн тийм ээ. Түүнээсээ гадна тэр минд ус, тэр ийрүүлэл, тэр энергийн төвшөнтөл бид нэр бас бодож юмэр байгаа тийм. За сайн байна уу? За өргөө ботлороо амар сайхан шинэлүү энтер гээл тий. Тэгэл одоо сөрөг тарган сайхан аварч гин үү. За ингээл тэгэл нөгөө нэг буцаагаад одоо минд хэлж байгаа хүний минд нь хүртэл тийм нэг яруу найрагч юм шиг тийм ээ. Тэрсэл засал одоо чинь цаасаар ороо золтой тий. Дааг талантай, бэрүү булчинтай, онд минд тарган давтаа ороо гэдэг. Тэгэхээр чинь ер нь бол одоо бэр гоохот ч тэр ер нь ямар нэг үйл хийхэд дандаа манайхан өрөөдөг. Тэр нь одоо нэгсэндээ засал болчихж байгаа. Аюултай тийм ийрүүлэн л дээ. Тийм ерөөс үг гэдэг бол маш хүчтэй зэвсэг, маш хүчтэй үг үйл байгаа. Тэгээд даанч манай энэ хишинжлийн хүрээлэнгээс одоо сүлд судалгаа хийхэд Монгол үг бол нэг ерөөс хэдхэн үгэн дотор л эргэлдээд байгаа.
Одоо нэг 500 гэжсэн одоо 300 болсон байлээ. Хансмар тий. Тэгэл улам л багасаад байгаа юм тий. Багасаалаа. Тэгэхээр бид энэ ахуй соёл өдөр тутмын үг ерөөсөө хэрэглэхгүй байна. Монгол үг соёлоо тэр сайхан үг уламжлаа бид ашиглаж чадахгүй гадаа жоохон хансмар байгаа тий. Одоо зүгээр яг хуу нийт хүмүүстэй харьцуулах юм бол хоёулын нэг ингээд цаг ярьчихж байгаа. Би өдөрт нэг 2-3 шууд эфирт орохороо итгэхгүй одоо нэг үгээ хичнээн ч удаа давтаж хэлж байгаагаа би бас анзаарахгүй л байгаа. Гэл ингээл миний нэг үг бол нэг 300 үгэн дотор л эргэлж байгаа байх л да. Одоо ботход. Тэгээ энэ байдлаасаа ч урчлан сэргийлээд ирнэ. Ном одоо уншихыг илүү их үздэг би болвол одоо бусад одоо ийм нэвтрүүлэггүй ажлын бус цагаараа ном болвол одоо ялангуяа уран зохиолын гэдэг ч юм уу ийм номнуудыг илүү их уншдаг. Тэгээд эндээс гадна нөгөө талдаа ийм зүйл биш шүү дээ. Одоо бид нар ийм утастай болцсон. Очоод нэг гэр бүлийн хүмүүс маань хоорондоо ярихгүй нэг гэж шүү дээ оройд. Ингээ утсаа хараад ингээд бүгд өөр тийшээгээ хараад ингээ сууцгаач чинь гэж шүү дээ. За эн чинь өөрөө нөгөө амьд харилцаа гэдэг юм чинь байхгүй болоод ингээд эхэлж байгаа гин. Тэгээд ингээд ярилт багсаал ингээд эхлэхэр чи үгийн сан мэдээж багсан. Тэгээд одоо хүүхдүүд хүртэл их оройтож хэлд ордог ийм тохиолдлууд гарч ирлээ шүү дээ. Үг цөөрсөнс болж сэтгхүү явц болж байгаа. Яг үнэ явц. Тэгээд үг гэдэг чинь сэтгхүүтэй холбоотой. Хүн юу бодно, юу сэтгэн тэнүүгээрээ үг болгож ярьдаг. Тэгэхээр одоо манай монголчууд сэтгэлгээ нь борс учраас л үг нь цөөрөд авлаа л гэж дотор бодож байгаа. Одоо тэгээд энэ үзэгч түмэнд байгаа ханцаа одоо телевизэн чи байна уу, контент бүтээгчдийн нийтлэг судалгаа байна шүү дээ. Хүмүүс бол их уртын үцгээ болчлоо. Урт битсэн юмыг уншихаа болчлоо. Тийм болохоор аль болох богиносх гэл. Уг нь тэр агуулга бүх юмаа нийцүүлсэн үг нь тодорхой бүгд л тодорхой хим хэмжээтэй баймаар байна. Гэтэл бүгд ингээл жижигсээд улам минимал болоод тий. Тэгэл нөгөө нэг хүний анхаарал төвлөрөх хугацаа хүртэл тэр хэмжээгээр багасж гин гэсэн үг шүү дээ. Гэх мэтэр ингээл явж гин л да. Тэгээ хамгийн амар нь соёлын бодлогын хувьд ч юм уу одоо хэцүү л дээ. Ингээд нөгөө гарч байгаа кино, тэгэл авч байгаа мэдээлэл, тэгэл нэвтэрч байгаа орон зай энэ төр бол бүгд тэгэл их бүгд хоорондоо хамааралтай болцгоогоо л тий. Ингээл их хэцүү л болж байгаа юм нөхцөл байдал байдаг. За нөгөө талд нь бол мэдээж ийм зүйл рүү бас оруулахгүй байх. Өөрсдийгөө бас ийм зүйл рүү бүр хитрхийх автахгүй байх нөлөөллийн зүйлүүдийг хийж байгаа. Өчнөө олон мянган эрдэмтэд судлаачид за мөн үүнтэй адилтгсан мэрэгжлийн байгууллага тий боловсролын байгууллага байгаа гэдэгт би бол итгэдэг. Тийм болохоор арайч бас нэг А гэхээр нь А гэл, О гэхээр нь О гэл хитрхийг туушраад бүх зүйл байхгүй болчихгүй байх гэж бас итгэдэг шүү дээ. Тийм намайг жоохон бахад манай эмээ дуудсан шүү дээ. За. Тэгээ бид ч хүүхдээс юу гэж дуудана. Ааха. Эмээ бид нар сурдаг ус. Бити юу гэж. Юу гэхээр чөтгөрөг байсгадаг. Айн гэж. Гэх жишээ нэ тий. Сурдаг байж таа. Уул нь би өнөөдөр багтвал ноён уулын талаар багтээсэн тааж өнөөдөр амжсангүй. Тэгээд дараагийн нэвтрүүлэгтээ миний нөгөө уул байгаа шүү дээ. Энэ уул ном. Уул ном тий. Тэгээд энэ уул номын нүүрэн дээр бол одоо ингээд ноён уулын маань зураг бол байх. За тэгэхээр энэ дараагийн нэвтрүүлэгтэр энэ одоо та бас зурагтайгаа холбоотой зураг авсан тэр сонин сайхан гээл нэлээд жоохон дэлгэрэнгүй та бас мэдээлэл хүргэж өгөөрэй. За ноён уулын талаар шинэ дугаартаа тий. Тийм баг ноён уулаар яриад баг эхлэх ёстой. Ааха. Энэ ноён уул маань их түүхтэй. Бүр энэ би энэ уулан дээр бүр ингэ заавал нэг дугаар явъя гэж бодоод байгаа. Их сонирхолтой одоо баримтууд энд байх. Одоо тэр хөнөөгүй хэрэгсүүрүүд баримтууд байж идэг тий. Ер нь гэл манай Монгол улсын уул ус гэдэг чинь ямар ч гайхалтай юм. Эргэл ботхоор нэг ингээл түүхийн уншаал тий. Одоо энэ уул устай холбоотой домгууд байгаа бид хоёр бас өмнө нь тэр домгийн талаар бас тодорхой хэмжээнд ярьж хэлэлцсэн тийм ээ. За ингээд номын хавчуурга дэвтрүүлэг энд хүрээд одоо өндөрлөж байна. За манай одоо зочин хөтлөгч багшаар Үйл дуугийн Бадарчин Отхуу докторант маань оролцож та бүхэндээ өөрийн бас эрдэм шинжилгээ судалгааны ажил болох одоо уул бүтээлийнхаа талаар та бүхэндээ
танилцуулж байгаамаа. Монголын уул ус. Монголын ууланд одоо хадгалагч байгаа гайхалтай ховор сонин содон баримт. За түүнтэй холбоотой домог. За мөн дээр нь одоо газар зүйн байршил. За ингээд одоо хүний сэтгэлгээс сэтгэхгүй. За тэгээ нэг амьдрах үе. Одоо энэ амьдрах үед ямар их нөлөөтэй болох талаар одоо ингэж одоо өөрийнхөө судалгаанд одоо тулгуурлаж та бүхэндээ одоо үзэгч та бүхэндээ мэдээллийг хүргэж байгаа. За ингээд студид хөтлөгч галсан. За найруулагч Илбэг Заяа, за зочин хөтлөгч багш Өөл Довгийн Бадарчин одгүй докторант нар та бүхэндээ номын авчраг нэвтрүүлгийнхаа цоо шинхэн нэг дугаарыг хүргээд энд хүргээд жаргаж байна. За хамтдаа бас эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Багштай баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.